Хичээл 8. Имэйл жигсаалт гэж юу вэ? Имэйл жигсаалтын тухай ярихын өмнө бодит хоёр жишээ авч үзцгээе. Ийм нэг имэйл надад ирсэн байна. Түүх талбарыг нь харвал 60 гаруй хүнд илгээсэн байна. Дараагийн энэ имэйлийг харагдаж буй хаягуудаас гадна 189 хүнд нэг доор илгээжээ. Түүх талбарт ингэж олон хүний хаягийг бичиж явуулснаар та дараах эрсдлүүдийг хүлээх болно. Үүнд нэгдүгээрт таны имэйл хаяг блоклогдно. Өмнөх хичээлд үзсэнчлэн энэ нь эхний 2-3 удаад амжилттай илгээгдэх боловч дараагийн удаад таны имэйл хаяг аль нэг хүлээн авагчийн имэйл сервер дээр блоклогддог. Учир нь та стандарт бус имэйл цацлаа гэсэн үг. Хоёрдугаарт зорилтод үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдна. Бизнесийн өнөөгийн өрсөлдөөн дунд та өөрийн боломжит харилцагчийнхаа жагсаалтыг бүгдэд ил цацчихлаа гэсэн үг. Бизнесийн нууцаа алдаа зогсохгүй зарим харилцагчийн дургуутслыг ч төрүүлж мэднэ. Гуравдугаарт мэдээллийнхээ үн цэнийг бууруулна. Энэ олон хүнд хаягдсан имэйлд хүлээн авагч өөрөмсийг хандахгүй. Түүх талбарыг хараад имэйлийг огт уншилгүй устгаж ч мэднэ. Үүний оронд та ганцхан имэйл жагсаалтын хаяг үүсгээд имэйлээ илгээвэл энэ бүх хаягууд руу очино. Имэйл жагсаалт гэж юу вэ? Олон имэйл хаягийг нэг бүлэг болгон хаягдсан имэйл системийг имэйл жагсаалт гэж нэрлэнэ. Имэйл хэрэглэгч та Google Groups эсвэл Yahoo Groups хэрэгслийг ашиглан имэйлийн жагсаалт үүсгэж болно. Эдгээр хэрэгсэл нь бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг өргөн цар хүрээтэйч энд бид имэйл жагсаалт болгон ашиглах талаар авч үзэх юм. Google Groups хуудаснаас Монгол группүүдийн жишээ харцгаая. Groups.google.com гэж ороод Монгол гэсэн түлхүүр үгээр хайлт хий. Хайлтаар Монгол гэсэн кирилл үг орсон 98 бүлэг 18,000 гаруй бичлэг олдож байна. Эндээс захин мөртөө гэсэн бүлгийг сонирхож үзье. Энэ бүлэг дотор өрнөсөн хэлэлцүүлгүүд харагдаж байна. Имэйл жагсаалтаар цацсан имэйлүүд ч гэж хэлж болно. About холбоосыг дарж энэхүү бүлгийн тухай сонирхвол бүлгийн нэр, танилцуулга энд харагдаж байна. Бүлгийн имэйл хаяг захин мөртөө сүлжээ Google Groups гэж байна. Зөвхөн энэ хаягаар имэйл илгээхэд бүлгийн 3568 гишүүнд очно гэсэн үг. Бүлгийн тохируулгыг хийхдээ бичлэгийг хэн ч харж болно гэж тохируулсан учраас бид энэ бүлгийн имэйлүүдийг харж байгаа юм. Түүнчлэн бүлэгт хэн ч нэгдэж болно. Гишүүдийн жагсаалтыг зөвхөн менежерүүд харж болно гэсэн тохируулга хийсэн байна. Энэ маягаар хайж үзэхэд Монголын мэдээлэл зүйн багш нарын 385 гишүүнтэй Teacher IT Mongolia Google Groups.com төрийн бус байгууллагуудын 783 гишүүнтэй Demo NGOs Google Groups.com гэсэн имэйлийн жагсаалт ажиллаж байна. Энэхүү хичээлээрээ бид имэйл жагсаалт гэж юу болох, жагсаалтаар имэйл илгээхийн ашиг тусыг авч үзлээ.